мэдээр хүлээж байна. Ирэх 8 дугаар сард морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдана. Дэлхийн бусад улс оронд зохион байгуулагддаг тэмцээнүүдийн үеэр 10 гаруй морьтоос суглаагаар сонгож оролцох боломжтой байдаг. Харин манай улсын удаа тамирчин бүр тэмцээнд унаж оролцох морьтой байх боломжийг хангаж төлөвлөж сэлгээний болон бэлтгэлийн морьтыг тусад нь бэлтгэхээр зорьж байжээ. За 2023 онд манай улсад анхудаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 20 гаруй орны 90 мэргэн харваач өрсөлдөж байжээ. За тэгвэл энэ жил 8 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүд зохион байгуулахаар эцсийн тов гараад байгаа юм. За нүүдэлчдийн түүх соёл өв уламжлалыг олон улсад таниулсан спортын болоод соёлын томоохон арга хэмжээ гэж үзэн Намнаа академийн тамирчдын өмсдөг хувцас хэрэглэг Монголын морьт харвааны спортын албан ёсны хувцас болгож оролцсон тамирчин бүрт бэлтгэл хийх тэмцээний үеэр унах мориноос гадна сэлгэх морьтой байхаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Бус оронд очихоор биш тийм 10 хүн морийг 30 хүн ээжиж ундаг байхгүй юу. Тэгээд суглаагаар хамгийн сүүлд харсан хүн чи яах нь вэ? Ядарсан морь унах нь шүү дээ. Тэгтэл хурдан явж чадахгүй ядарсан морь үсэг. Тэгэхээр тэр хүн их харамсалтай байдаг. А бид нар ямар одоо боломжийг тэдэнд олгосон бэ гэвэл хүн бүр бэлтгэлийн нэг морьтой, тэмцээний аврах нэг морьтой ийм боломжтойгоор бид нар дэлхийн аваргыг онцгой тийм ээ. Их шулуун замтай тийм газар тийм үү. Монголын энэ сайхан тал нутаг олон сайхан хурдан хүлгүүдээр бид нэр хангаж энэ дэлхийн аваргыг зохион байгуулна гэж эрхийн бид нар авсан байхгүй юу. Энэ зүйлээрээ л бид нар чинь гайхуулах ганц нэг боломж чинь тэр. За гадаадд очих бүр зам богинохон байдаг. 199 м гээд ихэд биш үү. 30 м яваа замд төгсөөд гашаа явж тавьчихдаг байхгүй. Тэгээ морьчин тэрэн дээр заавал тойр зогсдог. Тэгээ тамирчдад бас ингээд маш эрсдэлтэй байдаг. Морь гинт зогсох юм бол мориндоо бас морь хөл аавн зээж аавн тий. Би морь таваагаар хичээлээ дожид харан болж байна. Тэгээд юу манай их ч бас явдаг байхгүй юу. Тэгээ хичээгээ дагаад орж ирсэн. Тэгээд морь таваагаар хичээл тэгээд гоё л тоо. Гоёрч хүрч аав их юм сурна. Тэгээд өв боломжлоо. Өв тэгээд гоё штэ. Сая өвөл Индонезид олон улсын тэмцээнд төрүүлсэн. Өмнө жилээс явж эхэлчихсэн. Яаж мэдэж олж ирсэн? Манай нэг аавын найз болохоор ээж мэдээ тэгээд ээж намайг явуулъя гэд явсан. Ер нь морь ундаг байсан уу чи? Ундаг байсан. Хурдан морь унжсэн үү? Унжсэн. За тэгээ энэ харвааны спорт чи ямар юм бэ? Гоё. Юу нь гоё? Харанхан. Морин дээрс. Монголын үндэсний морьт харвааны холбоог 2017 онд байгуулж байжээ. За ингээд 2018 онд үндэсний спортын 6 дугаар их наадмын хүрээнд зохион байгуулагдсан морьт харвааны тэмцээний хүйтлээ одог зохион байгуулснаас хойш жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон байна. За ингэж тамирчдынхаа ур чадварыг ахиулж мэргэжлийн спортын төрөл болгон хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж ирсэн гэдгээ онцолж байгаамаа. За учир нь морьт харвааг хөгжүүлж яваа дэлхийн улс орнууд өөрсдийн нэрээр дэлхийн соёлын өвд ЮНЕСКОд бүртгүүлэх амбицтай байдаг тул тэднээс өрсөж Монгол улсынхаа нэрээр бүртгүүлэх зорилготой ажиллаж байгаа гэсэн юм а. За одоогоор Япон, Солонгос, Унгар, Турк, Малайз, Казахстан улсад морьт харвааны спортын төрөлд олон шилдэг тамирчид төрөн гарсан байдаг байна. За 2030 онд албан ёсоор Олимпийн наадмын төрөлд багтана гэсэн хүлээлттэй байгаа юм а. За үүнд тамирчтай чадах хэмжээгээр бэлтгэн ажиллаж байгаа гэдгийг онцолж байна. За одоогоор Монголын үндэсний морьт харвааны холбоонд Намнаа клуб, Хорчин мэргэн клуб, Аруулаад морьт харвааны клуб, Талын дачид клубийнхэн багтдаг байна.